сайн байна уу? Намайг Эрдэнэчулан гэдэг би Японоос холбогдож байна. Яг одоо би 33 настай. Тэгээ багийн хичээл би сууснараа багийн хичээл дээр ярьж байгаа тэр философи тэр ном сонины тэр ном дээр бичсэн байгаа тэр зүйлүүдийг тийм ээ бас бид нар чинь нөгөө завгүй ажилтдаг болохоор ятгатаал сонсоол явхад л тийм тийм юм байдаг юм ээ, ийм юм байдаг юм ээ шүү дээ гэдэг. Ямар одоо том агуу философийн талаар ярьж байна тийм ямар хэрэгтэй зүйлүүдийг ярьж байна гэж сонсоод тэгээд скул руу орсон байгаамаа. Тэгээд тэрнээс өмнө бас яг өөрийнхөө хэмжээнд энэ энгийн амьдралыг судлаач. Би өөрөө энгийн амьдрснараа асар их одоо тэр сэтгэлийн ад жаргал, сэтгэлийн амар амгалан руу орж санхүүгийн одоо эрхчлөөнд хүрч тийм ээ. Асар их гайхамшиг мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээд энэ миний бизнес гэдэг хичээл одоо тэр юун дээр нь бүлэг дээр нь би санхүүгийн талаар жоохон ярилцъя гэж бодлоо. Ялангуяа одоо 30 гарч байгаа залуучуудаа хэлэхэд бид нар энэ нийгэм рүү орохдоо бид нар нөгөө энэ мөнгөний талаар юу ямар ч мэдлэггүй байдаг болохоор энэний талаар мэдхгүйгээсээ болоод бид нар асар их мөнгийг алдаж байна. Бас энэ өөрийнхөө энэ дотор байгаа энэ би тэгэх ёстой, ингэх ёстой, би гой хувц өмсөх ёстой, би хүмүүст гой харагдах ёстой. Тэр хүн намайг ингэ хэлчихүү дээ, тэгээ хэлчихүү дээ гэсэн энэ мунхаг сэтгэлээсээ болоод бид нар өөрсдөө ямар их одоо санхүүгийн эрсдэлд ордог вэ гэдгийг ойлгоод энгийн амьдрснараа тэр зүйлүүдийг бодохгүй болснороо эсэргээрээ бид нар суралцснараа санхүүгийн талаар бас одоо мэдлэгтэй болснороо бидний амьдрал дээшлэж амар амгаланд орж ийнэ гэдгийг хэлэх гээд байгаамаа. Тэгээд би жишээ аваад өөрийнхөө амьдрал дээр болсон жишнээс ярихад 30 наснда би ямар ч мөнгөгүй кредит картны өртөө дансандаа ямар ч мөнгө хадгаламжгүй байсан. Өнөөдөр би бонд баг 120-30 сая төгрөгийн бондны одоо хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Бас Японд бас тодорхой хэмжээний хадгаламжтай байна. Монголд бас одоо хадгаламжтай байна. Одоо энэ мөнгөөр мөнгө олдог энэ зүйлүүдийг суралцаж одоо ойлгосны үндсэн дээр нэг юм хэлэх гээд байна. Энэ ерөөсөө энэ энгийн амьдрал руу орсноороо хүний амьдрал тийм их юм хэрэггүй юм байна шүү дээ. Гадуур хоол идэх шаардлагагүй юм байна. Гадуур одоо дэлгүүрлөө ороход л одоо бараг авах юм байхгүй шүү дээ. Одоо энэ багийн хичээлд үнэн байхгүй. Тэгэл одоо цалингаа буулаа ерөөсөө тэгэл энэ юм лизэн тэхин одоо гадуур зөндөл юм байна шүү дээ тийм ээ. Ятгатаал одоо гэрээс гарахад л одоо ажлыг явахад ам анган дэлгүүрлөө орно усуудалтаж аав. Эдрийгээ би болоод тийм ээ. Гэрээс ус авч явдаг болоод гэртээ хоол хийж авч явдаг болсны үр дүнд гэр дотор байгаа одоо хэрэггүй юмудаа хайсныхаа үр дүнд би өнөөдөр хадгаламжтай, сэтгэлийн амар амгалантай хажуугаар нь одоо ажил хийсэн ч гэсэн хажуугаар нь бондны хүүний мөнгө орж ирдэг, хадгаламжны хүүний мөнгө орж ирдэг тийм ээ. Ийм болж байгаа байхгүй. Тэгэхээр бид энгийн амьдрал руу орсноороо энгийн амьдрснараа сэтгэлийн амар амгаланд очиж байгаа юм аа. Тэгээ хүмүүсүүдээс суралцах хэрэгтэй. Надаас ч бас суралцах хэрэгтэй. Багийн хичээс ч гэсэндээ суралцах хэрэгтэй. За тэгээд санхүүгийн талаар ямар нэг юм мэдлэг хүргэх юм бол надад ч гэсэндээ нээлттэй байна. Бас тэр санхүүгийн талаар ингээд мундаг том бизнесмэнүүд ч гэдэг ч юм уу мундаг хөрөнгө оруулалтуудын хийсэн хүмүүсүүдийн яриануудыг сонсоод байхаар тэд нар чинь нөгөө нэг маш өндөр дээр очижсэн тийм ээ том хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс болчихсон байгаа шүү дээ. Одоо тэд нар чинь тэнд байгаа юм аа л яриад байна. Эсвэргээрээ бид нар тэдний анх эхэлж ийсэн тэр үеүүдийг харж сурж судалж тийшээ явах байхгүй юу. Тэд нар бүх амьдралаа бүгднийг энгийн болгосноор тэнд очиж байгаа байхгүй юу. Тэдний LV-ийн сүнх өмсдөгөө, Coach-ийн хувцас өмсдөгөө, том гой брендийн хувцас худалдаж авдаггүй байсан. Ихэнх үедээ. Эхлээд тэд хөрөнгөө бүтээсэн. Хөрөнгийнхаа багц одоо миний багц гэдэг ч юм уу.
300 сая төгрөг 400 сая төгрөг бүтээснийхаа дараа тэр 300 сая төгрөгнийх нь хүүгээр нь тэр юмыг худалдаж авсан байгаа байхгүй. Тэгэхээр энд суралцах хэрэгтэй. За тэгээ амжилт хүсье.